Япон улсад болсон гамшигын нөхцөл байдалд манай улсын 12 аврагч ажиллаж байгаа. Сендай мужид ажиллаж байгаа аврагчид өнөө шөнө эх орондоо эргэж ирэхээр болсон байна. Шалтгааныг нь Шадар сайд инхүү тайлбарлаж байна. Манай улсын 12 албан хаагч 3 дугаар сарын 15-ны өдөр Японы Сендай мужийн Наддуурын хот дахь гамшигын бүс нутагт очин Тайван, Орос улбаны улс бүгд найрамдах Солонгос улсын мэргэжил näхнүүдтэйгээ хамтран усан онгоц мөн нис хонгоцны буудал орчмын 1.1 км хавтгай дөрвөлжин км нутагт эрен хайх аврах ажиллагааг хийсэн байна. Харин 3 дугаар сарын 19-ны өдөр Тайван, Орос улбаны улс бүгд найрамдах Солонгос улсын аврах багийнхан ажлаа дуусган эх орон руугаа буцаж харин манай аврагчид Токио хотноо хүргэгдэжээ. Ингээ хамтарч ажиллаж байгаа багууд бол үндсэндээ ажил бүргээг үүсгэж дуусгаж буцсан байгаа. За манай баг бол бас энд 4 хоног ажиллаж тодорхой үүрэг гүйцэтгэсэн хамтарч ажиллаж байгаа багууд ингээд буцаж байгаа учраас цаашдаа ер нь тэндээс бас амьд хүнийг одоо бас ирж хайж гаргах асуудал үндсэндээ байхгүй болсон байна гэж ингэж мэдээ ирүүлсэн. Ингээ бид бол аврах бага эх орондоо ирэх чиглэлийг өгсөн байгаа. Манай багийнхантай Японы гадаад хэргийн яамны Хятад Монголыг хариуцсан албаны дарга уулзаж Монголын аврагчдад санаачлагтай сайн ажилласан талархлаа илэрхийлж байгаагаа мэдгдсэн байна. Мөн манай улсын элчин сайдад албан ёсоор энэ тухай мэдээлжээ. Ингээд манай 12 аврагч өнөө шөнийн онгоцоор эх орондоо ирэх гэж байна. Япон улсад болсон гамшигын байдалтай холбоотойгоор Монгол улсад нөлөөсөн үйл явдлуудаас мэдээлэхэд Мяд компани гамшиг болсон цаг үеэс хойш 7 удаагийн нислэг үйлдэж нийт 1147 иргэнэ эх оронд нь авчирсан байна. За үүний 90 бага насны хүүхдүүд байжээ. Гамшигын бүсээс авчирсан иргэний зардал тодорхой хэмжээний мөнгө гаргахаар байгаа тул удахгүй засгийн газраар хилцүүлэх гэж байгаа гинэ. 3 дугаар сарын 17-ны шөнийн нислэгээр ирсэн 2 хүний ачаанаас гамма төрлийн цацраг идэвхт бодис илэрсэн бол 3 дугаар сарын 18-ны өдөр ирсэн нэг иргэний ачаанаас мөн төрлийн цацраг идэвхт бодис илэрчээ. Цөмийн энергийн газраас уг ачааг битүүмжилж устгасан байна. Харин зорчигчдын биеэс бодис илрээгүй хэвийн байдалтай байгаа нь шинжилгээгээр тогтоогджээ. Мэдээллийг Отхон Жаргал алтнаар хүргэлээ.